My name is Lisa. Everyone silence. My money talk. I know I like it. Get some Coachella. Сайн уу? K-pop-чин Aruka band за Coachella-гийн 2 дахь 7 хоног эхэллээ. Lisa өмнөх 7 хоногийн авсан шүүмжлэлд маш том хариу өгөв. Бид ингээд өмнөхдөө ол мик амар сул байсан. Тийм болохоор хоолой нэг сонсогдохгүй байна гэж бодсон чи яг энэ таамаг бол зүг бэлэн. Энэ 7 хоног бол хоолой үнэхээр сайн байсан. It's like you're here. Woke up feeling like taking space up in the sky. Үзүүлбэрээ үзүүлж чаад нэг хідэн жижиг алдаанууд гаргасан. За тэр алдаануудыг хараад та одоо бүх тийм мэдээллийн сайтууд ингээд шууг хахтаа гэж жоохон санаа зовж исэн чи ашгүй маш ам сайтай байлаа. Тэр нөө жижигхэн алдаа эсрэгээрээ маш том магтаалыг авчиж ирж байгаа. Лиса үнэхээр амьдаар дуулж исэн байна. Үнэхээр мундаг. Ямар мэрэгжлийн хурдан засваа. Тэг бүр нийтлүүдээр маш ам сайтай байгаа. Lots of reasons, lots of things in action. Lots of people, lots of reasons, lots of things in action. Lots of people watch the moment, watch me going, locked and loaded. I'm making history, trying to make moves that are making miss me. Make a shift to a different gear, taking things to a different tier. 7 хоногт дуулж захтаа маш их аман цангарч исэн гэдэг Bruce-ийн ярилцлаган дээр ингээд өгчээсэн штэ. Яг иймэрхүү ус өдрийг бол уух боломжтой. Тэгэл бүжигчдэд хөрхөө авчиж ирж байгаа тэр агшнууд амар хөөрхөн байсан. Тэр арын бүжигчд бас надад үнэхээр таалагдсан. Эрэгтэй эмэгтэй бүгд тийм ажлаа бол чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг бүр урлагийн төлөө төрсэн тийм хүмүүс байлээ. Something a little like thunder, the ground. Let up make room, come underground. It's like they're taking space up in the sky. Busy with it, get it, oh yeah. Woke up feeling like out the arches, right? Ready to fuck up the world. What's my name? What's my name? Loudest in the room. Just say loud. Wix гэдэг дүрээрээ Lisa, La Lisa гэдэг дууг дуулж исэн байна. Spitty гэдэг дүрээрээ Lisa, Moni гэдэг дууг дуулсан байна. Blackpink-тэй гаргадаг тэр дуунууд дотроо ч гэсэн энэ 5 дүр найлныг нь бэт юм бэ гэсэн тийм дүгнэлтэнд хүрсэн. Шүүмжлэгчтэй амыг бол маш сайн тагалсан, маш гоё үзүүлбэрүүд үзүүлсэн. Жижигхэн алдаа хүнийг хэд дахин чадварлаг уран бүтээлч гэдгийг бас баталж чаддсан юм байна. With a certified winner, Michelin star, so I like drip. One way and I'm there for you, good girl. Lisa-гийн үзүүлбэрийг үзэхээр Jennie ирсэн, Frederick Arno ирсэн. Маш их салхитай байсан учраас нөгөө бүр Lisa микрофонд хүртэл тэр салхи амар хүчтэй орж ирж сонсогдож илээ. Нөгөө элсэн цөлт болдог учраас элсээр маш их шуурж байгаа учраас бас Jennie дээр нүүрээ дээр бас амар тагалцсан байсан. Missing you, call you on a dream. Maybe we can catch a Lisa girl. Lisa-гийн өмссөн хувцсны тухайд бол өмнөх 7 хоногтээс нь сарал гүрвлөө би улаан хөнгөнд оруулсан юм гэж бодоод байгаа. Мөрөн дээр нь бага хумсыг хийхэд дорож 50 цаг зарцуулсан гэж загвар зохион бүтээгч нь хэлсэн. Нөгөө Lisa-гийн багийнхнаас яг энэ загвар зохион бүтээгчтэй холбогдохтой гэрэлт зоох, тийм гэрэлттэй тийм шав тим зургуудыг маш их явуулсан гэж байгаа байхгүй юу? Тийм догшин харизматай байжгаад маш уян зөөлөн болмоор ингээд тийм эрс дэрс байгаа байдлын цэс өөрийнх нь энэ загвар зохион бүтээгчдсэн уян яг миний хүн юм байна. Манай талын хүн юм гэдэг амар их таалагдаад хамтран ажиллаж эхэлсэн гэж байгаа. It's like you're here, missing me. Under the first, I was like, damn, green eyed French missing me. Question mark, would it be good enough in the dark? I sure want you. Isis on my grill. The grills come on fast, come on blast, boy. Take a picture for the road. Don't get too close. Oh, you be calling me Miss Incredible. I'm an elastic girl, try it on me, I'm feeling real eye. What the hell I want? Jumping on you. If you try just a little more, let's go. Stars, top, out into that car, can't
my phone. Shut up, watch. She an icon. Pour it up. Lisa, can you teach me Japanese? I'm a rock star. I'm a За одоо тэгэл маргааш энэ Hypem нөгөөдөр Jenny XG гэдэг хамтлагуудын 2 дахь 7 хоногийн үзүүлбэрүүд бас бодогдож эхэлж байна, хүлээлттэй байж байна. Jenny нөгөө Peggy-тэй хамтарсан тийм Like Jenny гэдэг ремиксээ гаргасан мөртлөө би тэрийг яг Coachella дээр үзүүлэх хаах гэсэн чинь яг тэр ремикс хэлбэрийг бол үзүүлээгүйсэн. Тэгэхээр яг энэ 7 хоногт нэлээд чухал юм болж магадгүй гэсэн тийм бодол надад бодогдоод байгаа. Гэтэ энэ зөвхөн миний бодол. За дараагийн сэдв болохоор буюу одоо намайг ерөөхдөө бас K-pop дөнгөж сонирхож эхэлж байгаа хүмүүс бас нэлээд үзэж байгаа учраас би зарим зүйл дээр бас тодорхойлт хэлээд явъя гэж бодож байгаа. Blackpink-ийн фэнүүдийг Blink гэж нэрлэдэг. За энэ Hype-ийн фэнүүдийг болохоор Engine гэж нэрлэдэг. Юу болсон бэ гэхээр Blink, Engine хоёр хоорондоо нэлээд маргалтаад байгаа. За ер нь TikTok дээр нэлээд шуурч байж илээ. Тэгээд энийг би ингээд хараа байжлаа. Энэ Hype-ing ерөөхдөө маш цөөхөн хүн Coachella дээр үзсэн тэрийг харалтаа гэд бахан зургууд нэлээд цацагдсан байсан. Одоо Blackpink-ийн шүтэн биширдэг тийм хаягууд ерөөхдөө тийм зургууд тавьсан мэт харагдаж байгаа ч гэсэн та бүхэн тэр profile руу ороод үзээрэй. Би баг 3 profile руу орж үзсэн. Маш өндөр хандлттай 100-200 мянга гаруй лайк авсан. Тийм TikTok-ийн аккаунт руу орж үзсэн чинь 100хан дагагчтай. Blackpink юм шиг царайлж байгаа мөртлөө яг тийм өнгөрсөн үеүүдэд тийм ямар ч тийм зураг хийгээгүй. Тэгэхээр энд яг юу болоод байна гэхээр Blink, Engine энэ хоёрын дунд яс хайж байгаа тийм toxic хүмүүс гарч ирсэн гэсэн. Та намайг бас улаан Blink ч гэдгийг мэднэ. Би бас маш олон хамтлагийг шүтдэг. Тэгээ ямар нэгэн хамтлагийг бас доош нь хийхийг үнэхээр хүсдэггүй. Энэ Hype-ний бичлэг дээр би ерөөхдөө энэ Hype-ing маш их сонирхож байгаа. Бүр 7 дууг нь мэддэг гэж хэлчихсэн. Гэтэ би энэ Hype-ing нэг ч удаа муулаагүй. Зүгээр ингэж хор хутгаж байгаа хүмүүс дунд нагаа ингээд бидний дунд ингээд яс хаяад ингээд дундаас нь cap авахыг хүсдэг хүмүүс ингээд байгаа гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Тиймэрхүү мэдээ байх юм бол дотгошоо нь ороод тэр social хаягуудыг ерөөхдөө харчаарай. Тэгээ үнэхээр тийм бүр social албан ёсны саягаар тэгж хэлж байгаа хүмүүс байх юм бол ерөөхдөө нэлийн toxic руугаа орно. Тийм болохоор гоё шүл туртай хандараа манайхан тэгээд дунд нь яс хайдаг тийм anti-fan-үүд маш их байдаг шүү. 2010 онд Jim toxic юм сонин хутлаа мэдээлэл цацдаг тийм fan-үүд байсан. Тэгээ өнөөдөр 2025 онд ийм юм байна. Ер нь жилээс жилд ийм зүйл хийж ярьлахгүй. Гэтэ гол нь аль алийнхын fandom группүүд ер нь бол маш тийм эвтэй найртай байх хэрэгтэй. За тэгээ өнгөрсөн 7 хоногт ерөөдөө Coachella дээр маш их хайгцсан одууд болохоор 5 дугаар байранд бол Lady Gaga 818 мянган удаа тэгж дурдагдсан байлээ интернет орчинд. 4 дугаар байранд Rose 968 мянган удаа интернет орчинд бас дурдагдсан байлээ. Тэгээд зүгээр дэмжгээр ирсэн айдол тэр чигтээ ингээд дуусан үзүүлбэр үзүүлсэн хэмжээний тийм амар дурдагдчихин гэхээр бас лайхтар байгаа. 3 дугаар байранд Jenny 5 сая 350 мянга гаруй удаа. Тэгээд 2 дугаар байранд энэ Hype орсон. Энэ Hype 9 сая 760 мянга гаруй удаа ингэж дурдагдсан. Бүр маш олон хэвлэл мэдээллийн маш сайшаалтай мэдээллүүд бас нэлээд гарч байлээ. Тэгээд одоо маргаашийн үзүүлбэр дээр нэлээд хүлээлт өндөр байгаа. 1-р байранд болохоор Lisa 19 сая 830 мянга гаруй удаа. Өнөөдөр бас 500 мянга нэлээд нэмэгдээд бас нэгт трендээр бичигдэж явж байлээ. Өмнөх 7 хоногт бас XG сар стейж дээр бас үзүүлбэр үзүүлсэн. XG угаасаа тийм авангард содон гоё тийм өрмөц загвартай. Өмнөх 7 хоногт ерөөхдөө тийм томоохон албартнууд одоо Lady Gaga, Travis Scott-уудын тоглолтыг XG-хэн үзээгүй гэж байгаа. Яагаад гэвэл өөртөөхөн бэлтгэлд маш их анхаарлаа хандуулсан учраас дараа 7 хоногт жинхэнэ чилэр ингээ үзнэ гэсэн тийм эренгүүтэйг ерөөхдөө өөртөөхөн үзүүлбэрт анхаарч байгаа тэр байдлууд нь бас надад амар таалагдсан. Тэгээд анх удаа Coachella дээр дебютээ хийж байгаа Япон хамтлаг өөрсдөө мөрөөдчихсэн тайз гэж бас хэлжсэн. Тэр өнгө зохицол, дууны химнэл эдэр бас маш их таалагдсан. Woke Up гэдэг дуу бас нэлээд алдартай. Би XG-гээс ерөөхдөө бол 3 дуу мэддэм байлээ. Тэгээд надад тэр шөхөртэй үзүүлбэр бол маш их таалагдсан. Тэр артлын тайзын эффектүүд, борооны тусал эдэр бол үнэхээр гоё. Тэгээд ерөөхдөө бүр 2 дуугаа тусгаалan Coachella дээр зориулж дуусан гэсэн фэнүүдтэй зориулсан тэм дуу байсан. Тэдрийгээ тусгаалan ингэж зориулж бас шинчилж хүргэсэн байлээ. Ер нь бол Coachella дээр харалтаа Аз хүмүүс нэлээд амар эзэгэнжин. Азчууд бол үнэхээр
шок болж штэ. Одоо K-pop гэдэг зүйл бол салахын аргагүй нэг хэсэг нь болоод хуурч чинь. Дараа жил гэсэн ямар хамтлагууд орох бол гэсэн бодол бас нэлээд их төрж чинь. Тэгээ ингээ Coachella-гийн part 5 дахь бичлэг энэ хүрээд дуусч чинь. Бичлэг таалагдсан бол лайк дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.